Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Солонгос улс ойрхон дорнодын мөргөлдөөний улмаас түлш шатгууны үн нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдтэй хөнгөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. За гэхдээ энэхүү хөтөлбөрүүдэд нь гадаадын иргэд бас хамрах боломжтой гэдэг ийм хууль зүйн заалтыг нэвтрүүлж байгаа юм байна. Бүгд найрамд Солонгос улсын засгийн газраас 100 мянгаас 600 мянган вон хүртэлх бэлэн мөнгөний тусламжийг энэ сарын сүүлээр олгох гэж байгаа юм байна. За Солонгос улсад оршин суугаа гадаадын зарим иргэд түвшний хөнгөлтийн хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж дотоод хэргийн яам нэм гарагт мэдээлсэн. Солонгос бус иргэдийг үндсэндээ татаасын хөтөлбөрөөс хассан байсан боловч Солонгос иргэдтэй ойр холбоотой хүмүүст үл хамаарах зүйл бий гэж дотоод хэргийн яам мэдгдсэн. Гадаадын иргэд доор хаяж нэг Солонгос иргэний хамт оршин суугчийн бүртгэл бүртгэгдсэн, эрүүл мэндийн даатгалын системд бүртгүүлсэн юм уу эсвэл хамааралтай хүнээр бүртгүүлсэн тохиолдолд тус хөтөлбөрт хамрагдах боломжтой болно. Гадаад үрхүүдийн хувьд байнгын оршин суугч буюу F5 визтэй, гэрлэлтийн цагаач буюу F6 визтэй, эсвэл дөрвөгч F2-аас 4 визтэй ийм хүмүүс бол энэ тохиолдолд мөн хамрагдах боломжтой. За эдгээр гишүүд нь үндэсний эрүүл мэндийн даатгалын системд хамрагдсан эсвэл улсын эмнэлгийн тусламж авсан тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байгаа. Гадаадд оршин суугаа Солонгосын иргэдийн хувьд 3 дугаар сарын 30-наас 7 сарын 17 оны хооронд эх орондоо буцаж ирээд 7 дугаар сарын 17 оны дотор тусдаа өргөдлийн процесс бий болгох замаар төлбөрийг буцаан авах ийм боломж байгаа гэдгийг мэдгдсэн. За бэлэн мөнгөний тусламжийг ойрхон дорнодын хямралаас үүдсэн эдийн засгийн нөлөөллийг бууруулах зорилгоор өнгөрсөн баасан гарагт үндэсний ассамблеагаас баталсан 26.2 их найд вооны нэмэлт төсвийн нэг хүрээнд хэрэгжүүлнэ. За хөтөлбөрт нийтдээ 6.1 их найд вооныг хуваарлсан юм байна. За бага орлоготой хүн амын 70% буюу нийтдээ 32.5 сая хүн бэлэн мөнгөний дэмжлэг авах эрхтэй болж байгаа. Амжиргааны халамжийн үндсэн хүлээн авагч, ядуу урх, ганц бие, эцэг эхийн гэр бүл зэрэг эмзэг бүлгийн хүмүүс 4-р сарын 27-нд төлбөр хийгдэж эхэлнэ. За харин нийгмийн бусад хүн амын хэсэгт бол 5-р сарын 18-нд энэхүү төлбөр мөнгийг олгож эхлэх юм байна. За хөтөлбөрт хамрагдсад төлшний хөтөлбөрийн хөнгөлтийг дебет карт, урьдчилан төлбөрт карт эсвэл бэлэн мөнгөний ваучраар авах боломжтой. Зардлыг уламжилт заах, хүнсний дэлгүүр, эмнэлгийн клиник, эмийн сан зэрэг жилийн борлуулалт нь 3 тэрбум бонус жижиг бага хэмжээтэй бизнес эрхлэгчдэд зардлыг өргөх боломжтой. За үүгээр бол хязгаарлалт бас тавьж байгаа юм байна. За иргэн бус хүмүүсийг энэхүү тусламжийн хөтөлбөрт хамруулах нь маргааны их усүр босоор ирсэн. За энэхүү хөтөлбөрт хамрагддаггүй байдлыг бол олон нийт шүүмжилсээр ирсэн. За ялангуяа гадаадын иргэд бол хэдийгээр гадаадын иргэд ч гэсэн Солонгосын татварын тогтолцоонд татвар төлдөг учраас тэд нэр тодорхой хэмжээнд бол энэхүү хөнгөлтөнд хамрагдах ёстой гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. За 3 дугаар сард Солонгосын хүний эрхийн комисс засгийн газар аливаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ялгуурлан гадуурхын зарчмыг хэрэгжүүлдэг явдалд шүүмжилттэй байгаа гэдгээ дурдаад гадаадын иргэдийг хамрагдах эрхийг нь өргөжүүлэх зөвлөмж гаргаж байсан. За энэхүү зөвлөмжийг гаргах бас нь өнгөрсөн 7 дугаар сард цагаач ажилчдын бүлгүүдийн зүгээс гомдол гаргасан. За үүний дараа энэхүү зөвлөмжийг гаргаж байгаа. За тийм учраас бол гадаадын оршин суугчид тус улсад хэдийгээр иргэн биш ч гэсэн энэхүү хөтөлбөрт хамрагдаж хөнгөлтийг эдлэх боломжийг энэхүү хүний эрхийн үүднээс бол хангасан байгаа юм байна.